Сайн байцгаана уу? Намайг Марлоод гэдэг. Би Монгол Улсын хэмжээндх хамгийн том сургуулиудын нэг болох 6000 гаруй сурагчдыг 3 хичээлийн байр, 3 спорт залаар ханган үйл ажиллагаагаа явуулдаг. Хоши миний нэрэмжит 14-р сургуулийн 12 дугаар ангид дэвшин суралцж байгаа сурагч байна. Өнөөдөр би та бүхэнтэйгээ сургуулийн орчин дох унтны ус болон ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж гэсэн сэдвийн дагуу надад болон үеийнгийн найзууд доод үеийн дүүнерт маань тулгарч байгаа асуудлыг энэхүү бичлэгээрээ дэмжүүлэн та нарт одоо хүргэж мэдэгдүүлэх гэсэн юм. За манай сургуулийн хүүхдийн даацсан хэтрээ сүүлийн 3 жил энэхүү асуудалтай нүүр тулаад ямар нэгэн шийдлийг жил болгон хайгаад явж байгаа. Тэгээд энэхүү асуудлын яг ганц олдож байгаа шийдэл гэх юм бол одоо сургуулийн орчин болох үс байруудыг түрээслэх, тэнд сургуулийн орчныг шинээр бүрдүүлэх гэсэн энэхүү шийдлийг бид хэрэгжүүлж байгаа. За тэгээд 2 жилийн өмнө би яг тухайн энэхүү асуудлаас болоод сургуулийн байрнаасаа 2 буудлын цаана байдаг их сургуулийн 2 давхарт доод үеийн дүүнер болон үеийнхаа найзуудтай 2 ээлжээр хичээллэж одоо бүхэл бүтэн нэг хичээлийн жилийг бол тэнд өнгөрүүлсэн байгаа. Тэгээд ер нь одоо ингээд эргэж хараад өгөх юм бол тухайн үед бидний сургуулийн үйл явц, үйл ажиллагаа бидний сургалтанд одоо үр дүнд маш их нөлөөлсөн одоо үйл явдал болсон гэдгийг би одоо яг өөрийн төлөв сургууль дээр суралцаад мэдэрч байна. Гэх юм бол одоо тэнд ариун цэврийн өрөө гэдэг зүйл нь анхан шатны стандартаа хангаагүй байсан. Нэгт гэх юм бол эрэгтэй эмэгтэй нойлон хамтдаа тэгээд яг хүртээмжийн хувьд хангалтгүй 400 гаруй сурагчдад 3 нойлын өрөө байна гэдэг бол ягаад ч хангалттай биш гэж би бодож байна. За тэгээд дараачлан дурдах юм бол манай сургуулийн гуан гэдэг зүйл нь тэр 3 тасалгаатай нойлтой яг нэг хаалганы одоо зөрүүтэй ингээд тусгаарлагдчихсэн. Тэгээл бид нар ингээд нойлд ингээд овоорлдоол, бөөгнөлдөл гараал хаалганы ингээд тэнд ингээд хүүхдүүд ганц бэршгэний төлөө ингээд хоорондоо тэг бас ингээд булаацалтаад зогсож идэг байсан. Тэгээд тийм ч учраас одоо ингээд харахад бидний сургуулийн орчин гэдэг зүйл маань маш харамсалтай байсан байна гэж би дүгнэж байна. За дараагийн асуудал болох унтны ус. За манай сургуулийн яг энэхүү байр болон нөгөө хоёр байрын хувьд бол унтны усны хангамж бол хангалттай байдаг, хүртээмжтэй байдаг. Ямарваа нэгэн өнгө, үнэр, химийн бодисгүй. Тэгээд ямарваа нэгэн бидний одоо усны савн дээр цагаан тундас, цагаан одоо шохоонууд бол үлддэггүй. Гэхдээ одоо хотын захын сургууль, хөдөө орон нутгийн сургуулиудад бол цэвэр усны хангамж гэдэг зүйл бол өөрөө маш том асуудал байдаг. Тухайн мэдээж өөрсдийнхөө өдрийн 3-ны 1-ийг нь тухайн сургууль дээр өнгөрөөж хагаад цэвэр усны хангамжгүй байна гэдэг бол энэ бол маш том эмгэнэл байна юм. За тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд бол сургуулийн орчныг бүрдүүлэх гэдэг зүйл маань яг үндэ амархан яг цэвэр усны хангамжийн асуудлыг манай улс төр болоод сургуулийн захиргаа бол шийдэж чадна. Нойлын асуудлыг ч гэсэн яг үндэ шийдэж чадна. Гэхдээ яг энэхүү хоёр асуудлыг дагуулад нэг том асуудал ирж байгаа юм бол одоо сургуулийн орчны одоо хангалттай биш байдал гэж би бол дүгнэж байна. Тэгээд хэрвээ сургуулийн орчны хангалттай байдлыг бүрдүүлээд өгөх юм бол тэрхүү ариун цэврийн байгууламжийн стандарт гэдэг зүйл дагалдаад биелэгдэнэ. Унтны усны хангамж гэдэг зүйл дагалдаад биелэгдэнэ гэж би бодож байна. Тэгээд энэхүү яриаг маань сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Энэхүү бичлэгийг үзээд та бас өөрийнхөө болон өөрийн хүүхдийнхаа одоо сургуулийн орчныг бас дүгнээрээ яг анхан шатны эрэгтэй эмэгтэй нойлон тусдаа байх гэдэг зүйл хэрэгжиж гин үү? Яг тухайн сургуулийн одоо унт усны хангалттай одоо эрүүл байж чадж гин үү гэдгийг одоо тухайн усан дээр сар болгон хийгдэж байх ёстой шинжилгээ одоо дүгнэлт нь яг хийгдэж байгаа юу гэдгийг та болон таны хүүхэд өөрсдөө яг өөрсдийн одоо оролцоогоороо хяналт шалгалтаа тавиад тэгээд өөрийн эрхээ эдлэх боломжтой юм шүү гэж хэлэх гэсэн юм аа. Энэхүү бичлэгийг анхааралтай үзсэн танд баярлалаа.